Бас чухал асуудлыг бол талаас нь ярьж байна. За нэгдүгürt би нийт хэргийн 70% нь боловсролын орчинд одоо үйлдэгдэж байна гэж. Энэ өөрөө нэг зүйлийг бас хэлээд байна л да. Тэгэхээр бид нар нийгмийн ажилтнуудаас ахуулаад аваад үзэхэд тэр хүмүүс маань яг тэр хүүхдүүдтэй ажиллах орчинд бэлтгэгдсэн тийм хүмүүс байна уу? Нийгмийн ажлыг бол одоо сүүлийн үед хин чамаагүй хийчихнэ гэдэг байдлаар хандаж ирснээс болоод эргээд өөрсдөө нийгмийн ажилтнуудаа сэтгэл зүйчдэн маань өөрсдөө асуудалтай хүртэл ийм асуудал сөгдөж байгаа. Тийм учраас энэ яг сургуулийн орчинд тэгэхээр яг хаах нь уу? Анги дотроо юм уу? Эсвэл одоо өөр тэр сүүл тэр хэвлэл мэдээлэлээр харж байхад тэр манай орчин үеийн тэр Шангрила билүү? Тэрний нэг болонд баг хүүхдүүдийг ээлжиж аваачиж хүчирхийлдэг хүртэл тийм орчингийн бий болгоод тавьчихсан. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо сургууль гэдэг юм уу? Төрийн ажил бишээс гадна хувийн хвшлийн байгууллагууд бас оролцоо үүрэг бол нэлээд чухал байна гэдгийг бол бас би хэлмээр байгаа. За гэмтэл соггийн төвд 50% бүртгэгддэг гэж байна. Бүр гэмтэл соггны төвд шүү дээ. Жирийн эмнэлэгт дүүргийн эмнэлэг, өрхийн эмнэлгүүд төр ийм хэрэгүүд байхгүйд нь би одоо бүртгэгддэггүй үгүй юу гэдгийг бас тодруулж асуумаар байна. Тэр эмнэлгээр дамжиж аль хэдийн бэлтгэл авцсны дараа бүр гэмтэл согг төр очино гэдэг чинь ноцтой төвшөнд очсон ийм хойнол одоо бид нар мэдээлж авах нь шүү дээ нөгөө. Гэмтлийн эмчнэр бол мэдээж тэнд процедур нь тэнд байгаа учраас ингээ мэдээлэгдээд байгаа болов уу гэж бодож байна. Яг энэ шиг одоо магадгүй өөр орчнуудад ийм үйлдэл байхад нь шууд мэдээлдэг, дүгндэг одоо ийм системүүдийг бий болох хэрэгтэй болов гэдгийг бас хэлмээр байна. За цахим орчинд тэгээ боловсролын яамнаас бас асуумаар байна. Бид нар ч одоо хүүхдүүдтэйгээ нийлээл нийгмийн хамаг болохгүй янз бүрийн зүйлийг л одоо томчууд нийлээл одоо үзэлцээл байгаа нэг одоо Facebook гэдэг орчинд л. Тэгээ энийг одоо нэг хязгаарлах гэдэг асуудлыг та бүгд маань боловсролын яамнаас санаачлаад хуулийг оруулж иргээд энэ одоо яг юу болсон бэ? Ямар хэмжээнд шийдэх үү гэдгийг хэлмээр байна. Дээрээс нь хүүхдүүд маань хоорондоо яг тодорхой групп чат юмнуудад юу яриад байна вэ гэдэг тал дээр одоо хяндаг шалгадаг, дүгнэлт өгдөг газар одоо байна уу гэдэг ийм зүйлийг асуумаар байна. Одоо манай цагдаа хуулийнхан бас хэлэх болов. За мөн дээрээс нь хүүхдийн цуслан лагер, секс дугуулan за ийм зүйлүүд дээр болоод нэлээд хомсдолтой байгаа. Хүүхдүүд чөлөө цагаа өнгөрөх цаг зав баг одоо хомс байхгүй болчиход байдаг. Энэ тал дээр одоо манай хүүхд хамгаалал сан, за улсын төсөвч гэсэн ишээ нэлээд анхаарал хандуулах хэрэгтэй болов. Хууль зүйн сайд түрүү хэллээ. Хүүхдийн шүүхийн байр одоо олдохгүй байна гэдэг. Тэгэхээр би бол энийг бол одоо заавал тэр шүүхийн байр гэхээс илүүтэйгээр өөр одоо манай төрийн албанд ийм байр олдохгүй байна уу? Бүр тэр даргын арын өрөөнүүдийг шахаад нэг юм хүүхдийн шүүх байгуулах хэмжээний зайд талбай гарах байлгүй дээ бид нарт. За 4 номер гандлага дэд сайд гэхлээр хариулъя. Хариулт 3-1-1-ээр явж байгаа та бүхэн маань болж өгвөл минутанда багтаагаад хариулахыг хүсье. За 4 номер. За би товчхон хариулъя. Энэ сургуулийн орчинд ихэнх нь болж байна гэж ер нь энэ сургуулийн орчинд үеийнгийн дээрлэхэлтийн асуудлыг тэр сургуулийнх нь нийгмийн ажилтан ч юм уу сэтгэл зүйчд өгөөд тэдний ажил гэж орхидог гэд. Энэ бол ерөөс ажиллахгүй байна. Тэгэхээр одоо энэ аюулгүй сүлжээ гэдэг нь үндсэн одоо агуулга нь бол тухайлбал хүүхдүүд нэгнээ дээрлэхэж байхад бусд хүүхдүүд нь энийг та нарыг нэг дэмжиж болохгүй шүү. Эн чинь муухай зүйл шүү гэдэг энэ урьдчилсан нөлөөллийн энэ мэдээг нь хүргэдэг. За мөн бусад эцэгчүүд одоо ч өөрийнх нь өөр хүүхдийг дээрлэгдсэн байл хүүхдээ өмөрөөд идэг. Тэгэхээр энэ гих мэтлэнгээр ингээд ерөөсөө хүүхдийн төвшин, сургуулийн төвшөнд, эцгийн төвшөнд, үндэсний төвшөнд гэдэг. Одоо тэр саяны тэр Эрдэнэт гишүүний дурдсан тэр сошиал тавьсан бичлэгээс үүдээд одоо нийгэм маань бас нэг цочоо авчихна. Тэгэхээр ийм байдлаар энэ бол ийм маш өргөн хамарсан тэр нэг яриад байгаа үндэсний завар гэдэг байгаа үндсэн агуулга нь ийм байгаамаа. Тэгэхээр бид нэр одоо яг энэ төвшөнд нь л ярих хэрэгтэй гэсэн ийм агуулгатай байна. За хоёрдугаарт за цахим орчных бол яг бид бүгдийн ялангуяа томчуудын өөрсдийнх нь сайн ойлгохгүй хэмжээнд хүүхдүүдэд нөлөөлөд байна. Тухайлбал нэг өсвөр насныхан гэдэг нэг кино нэг adolescence гэдэг нэг кино байгаа. Тэрэн дээр бол ер нь яг айгүй тийм яг энэ асуудлыг хөндөд тавьсан. Яг кино л да. Гэхдээ тэр үндсэн агуулга бол тэнд нэг бие биенэргээ ингэж нэг лайк дарж байгаа, одоо үзий ядалт дарж байгаа. Тэр мессежийг чинь бид нар шиг томчуудыг авдаг юм байна. Орчин үеийн хүүхдүүд бол шал өөрөөр аваад бүр тэрийг ч маш гүнзгий хүлээж авдаг юм байна. Ягаад гэвэл тэр харилцаа нийгмийн харилцаа нь ийм болцсон гэсэн. Тэгэхээр энэтэй үүдэлтэйгээр бид нар энэ
цахим нийгмийн сүлжээнд дэх энэ хүүхдийн оролцоог хязгаарлах хуулийн төсөл одоо яамдуудаас санал авч байгаа. Энэ саналууд нь ирэхээр эх 7 хоногийн юм уу тэрний дараагийн 7 хоногийн засгийн газрын хуралдаанд бариад засгийн газраас улсын хуралд өргөн барихаар ажиллаж байгаа хуулийн явц нь. За өөр цагдаагаас тэр энэ мэдээлэл гарсан байлээ шүү дээ. Одоо сурвалжлагч нар хохирогч хүүхдүүдтэй тэгээд UB драма юучлээ тийм бүрэн бүлэг хэдэн мянган хүүхдүүдийн групп байдаг. Тэн дээрээ бинийгээ үе тэнгийн дээрлэг сэтгэл санааны дарамт нь учруулдаг худал мэдээлэл биенийхээ тухайд хараадаг. Тэгж дээрлэхэлтийн сошиал орчинд бас явж байгаа. Хохирогч нар бол нэлээд их байхаар даанч бас үе тэнгийнхэн удаас ингээс хүүхдийн сэтгэл зүйтэй холбоотой тэр болго наашаа гарч ирч чаддгүйгээд энэ дээр та бүхэн маань ер нь хяналт дээр хийж чадчихна уу? Сая Эрдэнэт гишүүний асуулт те хэн хариулах вэ? Ямар эсвэл хяналт хийхэд юу хэцүү байна? Яах ёстой гэж бодож байна. Цөмөр одоо яаж та засгийн газар хоорондын уялдаа холбоотой хийх ажлыг бол засгийн газар хийх ёстой. Үнэхээр тийм байвал одоо тэр левелдээ ярих ёстой. Улсын хурлаас бодлогын түвшинд уялдуулах төсөв мөнгө юу байдیں۔ Тэрнтэй холбоотой бодлогын шийдлүүд дээр анхаарах ёстой байвал та бүхэн маань нээлттэй бас бидэнд хэлэх ёстой. За 9 номер хяналт хийхэд бас бэрхшээлээ ярьж болно шүү дээ. Нэг ийм байх хуулийн гарц гаргалгаач гэж болно. Одоо ийм орчин хэрэгтэй байна гэдэг. 9 номер. За гишүүний асуултанд нэмэлтээр хариулъя. Цагдаагийн байгууллагаас хүүхэд гэр бүлийн одоо хөгжил хамгааллын газар болон бусад байгууллагуудаагаа хамтран яг энэ хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хамгаалах хуулийн хүрээнд бол хамтран ажиллаж байгаа. Мөн мэдээллийг бол байнгын солиулждаг. Түрүү мэдээлэл дурдгдсан 108 дээр ирдэг дуудлага мэдээллийг байнгын манай цагдаагийн байгууллагын 102, 107 тусгай доогоор оцнууд бол мэдээлэл солилцож бол ажилтдаг юм аа. За саяны асуултанд бол дурдгдсан одоо сургуулийн орчинд байгаа хувийн одоо хамт олонны найз нөхдийн цахим хаяг дотоод группүүдээр бол хяналт тавих ажил арга хэмжээ бол тухайн группээр байгаа хүмүүс хүүхдүүд өөрсдөө зохион байгуулахаас биш энэ өөрөө хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон маш олон хууль тогтоомжоор бас хориглолт хязгаарлалтууд бол байдгийг бол та бүхэн маань мэдж байгаа. Тэгэхээр цагдаагийн байгууллагаас мэдээллийг 100 Эрдэнэт гишүүн тодруулъя. Яг хувийн нууц гэдэг талаас нь бид хараад байвал одоо саяны түрүүний намч дарга хэлдэг янз бүрийн тийм группүүдийн хүүхдийг өөрийн мэдэхгүй татаж оруулж ирээд тэр дотор нь янз бүрийн одоо нөгөө бүлийддэг янз бүрийн зураг бичлэгийг тавьдаг янз бүрийн одоо байдлаар бол дээрлэгдэг ийм орчинлууд тавиад байна л да. Тэгэхээр энэ тал дээр нь одоо нөгөө талаасаа хүүхдийн сэтгэл санаа оюун амнасаа хорлох эсвэл одоо бусдыг зодох гэмтэх ийм зүйл рүү түлхэж байгаа ийм талаас нь хянаж дүгнэлтийг энэ бол зөвхөн цагдаагийн ажил бол биш шүү. Манай сургуулийн орчны нийгмийн ажилтнууд гэдэг юм уу ийм хүмүүсийн орчинд хяналт тавьдаг ийм зүйл байна уу? Бид нар бол тэр сошиал орчиг тэр чигт нь хүний эрхээ хайчвал одоо магадгүй 16 нас хүртэлх хүүхдийг Facebook хаяггүй одоо болгоно гэдэг нь хүний эрхийн зөрчил гэчүүл энэ ажил явахгүй. Тодорхой асуудал байгаад байгаа учраас бид нар энэ тал дээр гэмт хэргийн шин чанартай болон ийм зүйл рүү бэлтгэдэг хөрс 5 номер. Нэг. За ерөнхийдөө одоо сургуулийн орчны уламжлалт буулий гэж буюу дээрлэгэлт маань цахим технологи одоо сошиал орчин хөгжснөөрөө ерөөсөө цахим буулий гэдэг хэлбэр рүү гүн гүнзгий шилжсэн байгаа да. За тэгэхээр энэ дээр бол одоо тэр 16 нас хүртэлх хүүхдүүдийг цахим орчиндох одоо хязгаарлалтын хууль гэдэг зүйл бас тодорхой хэмжээнд нөлөөлж өгнө. Хоёрдугаарт бол хэдий ингээд группүүдийг хаагаад тий одоо Facebook руу сошиал медиа руу ингээд мэйл бичээд хаалгасан ч гэсэн эргээд маш олон одоо тийм сүлжээнүүд байна. Жишээлбэл Telegram. Тэгэхээр хүүхдүүд буцаага Telegram хүртэл ингээ групп нээгээд энэ асуудлууд хийгээ явж байгаа. Тэгэхээр хувийн тэр зураг хөрөг, нүцгэн одоо зураг хөрөг янз бүрийн юм зургаар сүрдүүлэг хийж, бэлгийн хүчээр хийлэл элдв янзын одоо дарамт шахалт үзүүлдэг. Энэ нь улмаар одоо сэтгэл зүйн асуудал болоод амиа хорлох хэмжээнд одоо хүргэж байна гэдэг энэ зүйлүүд бол яригдж байгаа. Тийм учраас бид нар одоо яаралтай тэр 16 насны хүүхдийн сошиал орчинд хавтаа За Батэрдэн гишүүн асуулт асууя.